За орой минь би нэг сэдвээр бас ярих гэж бодож байна. За яг үнэндээ бол Jack Ma гэдэг нэг хятад хүн, багш хүн, англи хэлний багш хүн байжгаад Alibaba гэдэг компанийг байгуулад маш олон тэрбум долларын ашиг олоод мундаг болчлоо гэд бүгдээрээ одоо сонссон мэдсэн байгаа. Тэгээ Jack Ma гэдэг хүн маань сүүлийн 2 сар бол алга болцсон гэж байгаа шүү дээ. Үзэгдэхэй байсан. Тэгээд энэ манай сошиалоор явж байгаа мэдээнүүдийг хараад байхад Jack Ma бол одоо дэлхийн эдийн засгийн муу байгаа талаар шүүмжлээд за нарийн ярих юм бол одоо бараг хятадын эдийн засгийг олигархууд их ч юм уу одоо шүүмжлээ гэсэн юм яриад байгаа байхгүй юу? Миний бодлоор бол өөр юм шүү. Jack Ma бол хятадуудын хувьд одоо уруугч гэж харагдаж байгаа болов уу гэж би бодож байна. Jack Ma-гийн байгуулсан Alibaba компани бол 30% нь Японы SoftBank гэдэг компани бол эзэмшилт байдаг. 20 гаруй хувь нь бас одоо Wall Street-ийн одоо нэгэсэндээ Америкийн бас нэг компани эзэмшдэг. Ингээ хоёр том хувьцаа эзэмшигч нь бол Америк, Японых. Энэ нь тэгээд 50 гаруй хувийг эзэмшдэг. Jack Ma өөрөө бол яг 5.6% эзэмшдэг гэж байгаа шүү дээ. Тэгээд Jack Ma бол нэгэсэндээ тэнд хятадын зах зээл дээр бий болж байгаа тэр их бараа эргэлт Alibaba-ч нэ бараа зардаг тийм байгууллага шүү дээ. Тэр болгоноос мөнгө авдаг. Тэр олон тэрбум доллар бол ингээд гадаад руу урсаа явчихдаг байхгүй юу? Jack Ma бол ерөөсөө 5-6% авдаг. Тийм болохоор хятадын эдийн засгийг ингэж гадаадын одоо хүмүүст өгсөн хүн болж ил Jack Ma бол үзэгдэж байгаа юм л да. Үнэхээр тэгж бодохоос ч өөр арга байхгүй. Тэгэхээр бол хятадын засгийн газар Jack Ma-г бол барьж аваад одоо бас нэг хөл хорой хатуу хөл хоройд хийчихсэн болов уу гэж би хувьдаа бодож байгаа шүү. Тий. За Jack Ma-гийн тэр Alibaba компаниар дамжиж ороод маш их зээл өгдөг байхгүй юу? Одоо ингээд гой одоо барууны хувцас тэр одоо Louis Vuitton-ы цүнх мөнгө одоо өөр юу гэдэм барууны ямар л сайхан бараа хөдөлтөж авъяг ин тэрэнд нь тэр одоо зээл олгоод идэг байхгүй юу? Баг хүүтэй зээл. Тэг ингээ ерөөсөө хятадын эдийн засаг зөвхөн тэр нэг Alibaba юм зархаасаа илүүтэйгээр бас маш их хэмжээний одоо зээл өгж нэгэсэндээ юуны тэ барууны бараа бүтээгдэхүүнийг хятад их хэмжээгээр борлуулдаг ийм үйл ажиллагааг Alibaba компаниас тэр сүлжээгээр дамжуулж явуулдаг. За тийм болохоор одоо энэ хятадын эдийн засагт одоо мөнгө нь гадагшаа урсаад байгаа болохоор тэг хий одоо нөгөө юу гэдгийг готлоо хувцас элдв тийм барууны одоо брендинг юм хүнд яваад байгаа болохоор хятадын засгийн газар бол энэ дээр бас бодлогоо авч хэрэгжүүлж хориг тавьсан байхаа гэж би бодож байна. За Jack Ma-гийн бас сүүлд байгуулсан Ant Group гэдэг энэ нь бас ингээд дэлхийн хөрөнгөний бирж дээр олон тэрбум долларын хувьцаа босхийг гэж бодож исэн боловч энийг хятад бол зогсоосон. Тэ. Энэ ч бас зөв. Ягаад гэхээр эргээл нөгөө схемээр одоо бас л нөгөө Jack Ma өөр хэдхэн хувьтай нөгөөдөл нь ингээд бас Jack Ma-г ашиглаад ингээд зах зээлийн сорж байгаа байхгүй юу? Мөнгөний сордог. Тийм учраас энд бол хятадууд засгийн газар нь хориг тавьсан. Би энийг зөв гэж бодож байна. Ер нь энэ хятадын засгийн газар ч ингээ хориг тавиад идэм биш. Бид нар зүгээр ойлгохдоо ингээ чөлөөт зах зээл ингээд бүх юм гоё хүн дуртай нь юугаа зарж борлуулах бүх юм хөвчлөгдөх ёстой мостой гэж боддог. Яг үнэндээ тийм биш байхгүй юу? Би бол олон жишээ мэднэ. Жишээлбэл Германы E.ON гэдэг одоо компани байдаг юм л да. Тэр нь бол одоо нөгөө юу
одоо энергийн чиглэлээр ажилладаг тим компани. Тэгээд тэр компани одоо том вакцыг одоо гадаадын компани худалдаж авах гэхэд нь Германы засгийн газар шийдэл зогсоож ирсэн. Манайх өөрөө худалдаж авна гэх. Тэгээд алтан вакцины Германы засгийн газар өөрсдөө авч нэгсэндээ одоо тэр эрчим хүчний том компани бас гадны компани болгохгүй гэж Герман хүртэр үзэж байгаа байхгүй юу. За Америк жишээлбэл нэг юугаа усан замын бомбтой бас ингээ гадаадын компани арабын чөлөө хятадын чөлөө компани яг ингээд бирж дээрээс ингээ худалдаж авах гэж байхад нь бас зогсоогоод энэ усан замын бомбтой өгөхгүй гэдэг бодлого гаргаж байлаа. Ер нь тэгээд улс орны эдийн засаг мөнгөний эргэлт энэ бүх юмаа бол улсууд боддог гадныхэнтэйг найр тавьж хамаг юмаа өгдөггүй л байхгүй юу. Дээрээ бол чөлөөт эдийн засаг дагаа сайхан ингээ яриад гой гэж яриад дэлхийн одоо худалдааны байгууллага дадаадуудаа гэж байгаа боловч энэ нь бол зүгээр нэг Монголд нэг ярьдаг штэ хууль доороо л хэрэгждэг гэдэг шиг тэр доотлын манус Монгол шиг ийм улсуудаар зориулж хийгээд байгаа болохоос дээгүүрээ бол нөгөө тоглоомоо тэд нар мэдж байгаа штэ. Хоорондоо бол бас яаж үзэлцэхээ мэднэ. Нийлж байгаад манусыгаа энэ ядуу буурай орнуудыгаа яаж дарлахаа бас мэднэ. Яаж мөнгөний авах, яаж зах зээлийн эзлэхээ бол мэднэ л дээ тий. Хятад өртөр бас нэг ингээд Coca-Cola компани тэр хятадын нэг үндэсний жуус үйлдвэрлэдэг том компани ингээд залхих гэж яхад нь хятадууд одоо бас 7-8 жилийн өмнө зогсоож лээсэн. Тэгээд би энэ дээр нэг Японы жишээ хэлье гэж бодож байгаа. Япон улс бол дотоодынхаа зах зээл рүү ер нь хяналтгүйгээр ямар ч гадаадын компанийг оруулдаггүй. Японд хөлөө олсон нэг ч компани байхгүй. Гадаадын ямар ч компани байхгүй. Ер нь одоо Япон, Хятад энэ чинь өөрийнхөө хөлийг хаагаад оруулахгүй гэж байхад нь энэ барууны орнууд чинь одоо Хятад руу бүр дайн байлдаан болж хөлийг онгоолгож Японы хүртэр одоо бас л тэгэл дайрч ороод одоо хилэнэ та нар гээл нэгээл нээлгчлээсэн шүү дээ. Энэ одоо хэдэн зуун жилийн өмнөх хөл юм шүү дээ. Ойрхон 200-300 жилийн өмнөх юм те. Ер нь энэ дэлхийн одоо бүх түүх бол одоо тэгэл одоо за байлдан дагуулт одоо юу гэдгийг газар нутаг хүн амын ингэж боолчлох байсан. Одоо бол дандаа зах зээлийн эзэлж авах. Тийм л юм болсон шүү дээ. Мөнгөний базах тий. Энд бол ерөөсөө амьтны ертөнцийн хуулийг үйлчлэлт хэн хүчтэй дийлдэг. Тэгээд энийг бол одоо бас бид нэр их мэдж явах хэрэгтэй юм байгаа шүү. Энэ Жак Ма бол одоо ийм маягийн одоо хүн юм аа гэж те. Одоо Монгол жишээлбэл бас ийм жишээ бол их байна л да. Монгол Жак Мануудыг та нар бас нэрлээд өгөхийг бодоорой те. За ингээд миний хэлэх гээд байгаа гол юм юу гэвэл те. Аливаа улс орн болвол ялангуяа ядуу буурай улс орн болвол эдийн засгаа хамгаалах ёстой юм аа. Зах зээлээ хамгаалах ёстой юм аа. Энэ барууныхны гаргасан тэр чөлөөт зах зээл энэ болгон чинь ерөөсө барууныханд л ашигтай. Тийм л бодлого юм шүү. Энэ ардчил гэдэг чинь ч гэсэн яг л тэр чөлөөт зах зээлээ дэмжсэн тэр л бодлого юм шүү. Тэгээ энэ барууныхан бол дандаа яг тэр өөрийнх нь энэ бодлогод тохирсон тэр тийм л одоо юуг төр засгийг тийм л хүмүүсийг тэр жижиг буурай улс оронд бол одоо дэмжиж гаргаж нийт эдийн засгийн ингэж те тогтвор бүүжүүлэх те жишээлбэл Венесуэл байна те. Венесуэлд ингээл нөгөө мө Хуго Чавес байлаа тэг хөрхийн амтны нас барангууд араас нь Мадурог гараад ирсэн. Мадуро өнцөг сонгуул хийгээд тэгээ ахтай ядуу улс орнд доороос нь ингээд янз бүрийн болонгууд нэг нөхрийг дэмжиж л байгаа байхгүй юу. Сөрөг хүчний нөхрийн энэ одоо танаа улсын албан ёсны ерөнхийлөгч шүү гээл ингээл гих мэтийн жишээтэй те ингээл дотор нь ийм зүйл болгож байгаа. За жишээлх юм бол одоо арабын хувьсгал байна шүү дээ. Энийг чи одоо яг энэ
сошиалор хийсэн шүү дээ. Сошиал чинь одоо бас сайн муу талтай. Тэгээ сошиал гэдгийг чинь яг одоо Монголд бол энэ сошиал бол зүгээр ингээд хоорондоо хагаралдах, хэрүүл хийх, бие биенийгээ барьж идэх одоо ингэж тэгээ нийгэм нь ингэж бохир болох ийм балер юм руу зориуд хийдэг. Ягаад тэгэхээр энэ дотор нэрээ нууцлаад хинч юу ч бичиж болдог. Тэгэхэд нэрээ нууцлаад Монгол хүнч бичээд байгаа юм уу? Хятад хүнч бичээд байгаа юм уу? Америкээс бичээд байгаа юм уу? Тэ ингээд хинийч мэддэггүй юм дотор ингэж оруулж тэ тэрийг монголчууд мэдэхгүй. Бид нар чинь ингээд тоглоомынхын золиос болоод байгаа шүү дээ. Энэ том глобалны энэ эдийн засгийн том одоо эрх ашигын одоо золиос нь дандаа энэ жижиг улсууд шүү дээ. Хөгжиж чадсан нэг ч Африкийн улс байхгүй. Твэрээ ядуу. Ягд үл эднэр хязгаарч гаргахгүй. Африкт нөгөө какао ургадаг шүү дээ. Какао гэдээ бид нар мэдэн дээ. Шоколад хийдэг. Какаоны ихэнхийг Африк гаргаж байгаа. Гэтэл Африкийн улс орноос нэг ширхэг гайгүй шоколад хийдэг брендийн шоколад гараагүй шүү дээ. Гаргахчгүй шүү дээ. Одоо бид нар шин дандаа л брендийн шоколадыг энэ барууны орнуудын юмыг л идэж байгаа шүү дээ. Тий. Латин Америкийн орнууд тэр чигээр бүгдээрээ ядуу. Бүгд энэ капитализм гэдэг замаар чи явцсан. Тэгтэл энд бол үнэхээр одоо бүгд барууны тоглоом болсноо ойлгосон. Гэхдээ өөр гарц байхгүй. Яг тэрлүүн ингээд монгол шиг ингээд оруулдаг байхгүй. Тий. Би бол ямар ч байсан ингэж л одоо сүүлийн 10-аад жил бол боддог болсон шүү. Тий. 20 жилийн өмнө бол би өөр бодолтой байсан. Аажмаар ингээд энэ дотор хотголдаад ингээд үзэж судлаад яваад ингээд тунгаан бодоод ирэхээр миний бодлоор бол ийм л юм байна лээ шүү. Явж тэгээд тэр бүх тэр нөгөө нэг ардчлал тэр хүний эрхчлөө эднэр чинь тэгэл тэр барууны өндөр хөгжилтэй орондоо бол хамаагүй бас байгаа. Тэднэрт бол тэндээ бол зөгтөг. Тий. Энэ нь бол ядуу орон дээр ирэхээр дандаа тэдний бодлогыг дэмждэг. Тийм л зориулалттай байх ёстой юм байна лээ л дээ. Тий. Тийм учраас энэ капитализм буюу хөрөнгөтний нийгэм энэ чинь яг амьтны нийгэм юм шүү. Одоо манай Монголд чинь ингээд тэ зах зээлийн дандаа томчууд нь эзэлсэн байгаа шүү дээ. Зах зээл бол монополчлогдсон. Зах зээл бол бүгд эзэнтэй болсон. Эзэд нь дандаа хэмгээч Монголын олигархууд, Монголын томчууд. За газрын баялаг, тэр лиценз бүх юм, тэр бүх тусгай том одоо зөвшөөрөл юмнууд дандаа дээгүүрээ хуваагаад авцсан. Хэн авсан? Бас л нөгөө томчууд нь тэгээд гадаадынх нь авцсан. Яг Монгол хүнд, Монгол иргэнд тэгээд жирийн сайхан бизнес хийх гэсэн залууд жирийн иргэдэд энэ болвол олдохгүй. Тэг. Ийм байхаар Монголын одоо нийгэм эдийн засгийг дээрээс нь одоо хатгаж зохион байгуулж өөрийн гар хөл болсон хүмүүсээр хийлгэсэн. Тэгэхээр энийг бол одоо дэлхийн олон улсууд өөрчлөх гэж чадахгүй байж байгаа шүү дээ. Манай улсад бол миний мэдхийн ингээд гар хөл болсон одоо тэр тэдний бодлогыг Монголд хэрэгжүүлж байгаа, тэднийг дэмжиж балиашгилж юм бичиж ингэдэг хийдэг хүмүүсийн оюун санаанд дандаа хөвчлөл бол сайхан юм зөв юм гэдэг одоо юу гэдгийг үндснийхээ бүх юмыг хөвчлээд бүх юмыг эзэнтэй болгоод ингээд тэгээд нэг гой болох юм ингээд ярьдаг мардаг тэрийгээ ингэж бас хөлсний ингээд юмар хийдэг хүмүүс бол Монголд их байна. Тэ. Монголчуудаа бид бол ухаарах ёстой. Бидний зах зээлийн механизм хаашаа явж ийн яаж ийн биднийг яаж толгоо өргүүлж маллаж юу руу оруулж байна те нийгмийн маань яаж ингэж хувааж ийн яаж ингэж олигархууд дээрээ гарч иж бүх бизнес бүх юмыг монопол маягаар ингэж атгаж бүх эдийн засаг дээр нь улс төр бүх юм ингэж атгаад дээрээ гараад одоо тэдний үр хүүхдүүд нь бас бүгдийг ингэж атгаад ингээд үе уламж залгаад ингээд мөнгөний атгацсан яг нөгөө алтар царайт гэдэг кинон дэр гардаг шиг тэр чинь яг л нөгөө олон жилийн өмнө гарсан боловч тэр бол үнэхээр тэр Венесуэлийнхээ тэр хоёр ертөнцийг гаргаж байгаа. Тасархай баян нэг хэсэг нөгөө Микеланжел тэр баячууд юу ч мэдэхгүй нөгөөх нь нөгөө Королло тэ алтар царайт эднэр тэ
энэ улс орнуудыг чинь ийм л болгож байгаа байхгүй юу? Монголын зам яг энэний л араас орно. Яг энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй юм бол энэ бол хизээч одоо ард иргэдийн хувьд тэ дандаа л тэд нар бүгдийн хараат нөгөө л нэг ажил горьдсон, нөгөө л нэг мөнгө горьдсон, нөгөө л нэг тусламж горьдсон энэ хэвээрэл байх болно. Тэгэхээр энд бол ард иргэд минь тэ бид нар бол том өөрчлөлт хийж энийг ойлгож мэдэж зүтгэхгүй болвол бид энэ дэлхийн дээр болж байгаа юм, Монголд болж байгаа юм энтрийг бол ерөөсөө бид мэдэхгүй, ойлгохгүй болохоор тэмцэхгүй болохоор өөрчилж чадахгүй ингээл дандаа хамраараа газар хатгаж оноо явж байгаа юм шүү. За миний найз нар энэ бол зүгээр нэг жижигхэн хөрөнгөтний ертөнц, амьтны ертөнц адилхан гэсэн энэ капитализмын үнэн нүүр царайг илчилсэн ийм бяцхан одоо яриа байлаа шүү те. Дараа өсвөл тухтай сайхан ярьж бас болно. За тэгээ болж игэл миний найз нар дүүнер минь шеэр хийхийг бодороо те. Энэ ийм мэдээлэл ийм Монгол хүмүүст очих ёстой, мэдэх ёстой шүү монголчууд. Баярлалаа. Эргээд уулзъя.